Аймгийн хэмжээнд хэрэгжиж байгаа боловсрол 2032 хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 11-р ангийн сурагчдад зориулсан англи хэлний мэдлэгийг сайжруулах хөтөлбөрийг дахин хэрэгжүүлж байна. Аймгийн цадаргын санаачлагаар эзэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх сурагчдын англи хэлний түвшнийг нэмэгдүүлэх зорилготой IELTS 100 хөтөлбөрийг 2 дахь жилдээ хэрэгжүүлж сургалтыг өнөөдрөөс эхлүүллээ. Энэ удаагийн хөтөлбөрт 130 сурагч түвшин тогтоох тестээр шалгалт өгч 59 сурагч 6 буюу түүнээс дээш оноо авч тэнцжээ. Хөтөлбөрт хамрагдах сурагчид аль төвд сургалтанд хамрагдах хэсгээ өөрсдөө сонгох боломжтой юм. Сургалт өнөөдрөөс эхлэн EDU Zone болон VIP IELTS Course сургалтын төвүүдээр хичээллэнэ. Англи хэлний мэдлэгийг, академик мэдлэгийг сайжруулах, ихтэй сургууль суралцах боломжийг оруулах зорилготой IELTS 100 хөтөлбөр маань 2 дахь жилдээ хүүхдүүдийн дунд эхлснээс хойш 3 дахь жилдээ өрнөж байгаа. Энэ хугацаанд бол эхний хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд маань маш амжилттай явж байгаа. Шалгалтаа өгсөн нийт хүүхдийн 50 орчим хувь нь бол болцол оноо буюу 7.5 оноогоо авсан. Өнөөдрийн байдлаар 20 хүүхдийн оноотойгоо бол маш өндөр үзүүлэлт. Тэгэхээр эцэг эхчүүдтэй бас энэ хүүхдүүдэд энэ хөтөлбөрт хамрагдах боломжийг олгосонд баярлалаа. Мөн одоо энэ хичээл 3 сарын хугацаанд ажил, хичээл бүх зүйлийг зохицуулах тал дээр нь арга гэрэн бат байж өгөхийг бас хүсье. За тэгээ хүүхдүүдтэй дахин сургалтын өндөр амжилтыг хүсье. Та бүхэн шалгалтаа амжилттай авах юм бол дараагийн ихтэй сургууль суралцах гадаадын боловсрол эзэмших бүрэн боломж та бүхний өмнө нэгнэ гэдгийг хэлье. За мөн та нарын суралцж байгаа сургалтын үр дүнгээс хамаарч энэ хөтөлбөр цаашдаа улам илүү өргөжих боломжийг нээж өгнө гэдгийг хүүхдүүдэд бас хэлхийг хүсэж байна. Тэгээд дүүнэр нь дараа жил хүлээж байгаа 10 дугаар ангийн хүүхдүүд маань бас одоо энэ мэдээллийг аваад эрхчил одоо бас энэ хөтөлбөрт маань хамагдаараа гэж бас уриалмаар байна. Төлбөрийн 50% аймгийн цадаргын тамийн газрын хөтөлбөрийн хүрээнд хариуцаж 30% англи хэлний сургалтын төвөд хөнгөлөх бол үлдсэн 20% хөтөлбөрт хамрагдах сурагчид гаргана. IELTS-ийн шалгалтанд 7.5-аас дээш оноотой тэнцсэн тохиолдолд шалгалтын төлбөрийг 100% буцаа олгох журмыг мөн хэрэгжүүлэх юм байна. Хөтөлбөрийн эхний сургалтаа ерөнхий боловсролын сургуулийн 10-11-р ангийн 100 сурагч хамрагдсан 3 сарын хугацаанд суралцаж төгснө.